За үхрийн мах өөрөө хамгийн их бид нар өвлийн уйлдралд буюу намрын уйлдралд бид нар хаврын уйлдралд бас үхрийн махыг нэлээд хэрэгэлдэг. За үхрийн мах төмөс хоёр бол хоорондоо нэлээд сайн нийцдэг. Энэ яадаг вэхээр ходоодыг ер нь хамгаалж хөлтөд үзүүлдэг учраас энэ хоёр маань нийцэлд одоо сайн байдгаа гэж зөв хэрэглээ болж өгдөг. За үхрийн мах мөөг хоёр бас сайн нийцэлтэй байдаг. Энэ нь болохоор мөөг нь өөрөө рибонуклеины хүчээр баялагдвал үхрийн махны шимэгдэлтийг шингээлтийг сайжруулж өгдөг ийм үйлдэлтэй байдаг юм байна. За дараагаар нь болохоор үхрийн мах цагаанга хоёр бас зөв хэрэглээ болдог. Сайн тий үхрийн мах хэрэглэж байгаа тохиолдолд цагаангаа хэрвээ харшилд нэмтэрдэггүй бол цагаангаа хэрэглүүл бас зөв хэрэглээ болох нь. Энэ маань яах вэ гэхээр биеийн хүүтнийхөөж хий бадганаас үүсэлтэй өвчнийг ангаах юм үндэс болж өгдөгөө гинэ. За харин үхрийн мах цагаан арх хоёр бол хоорондоо үл нийцэл үүсдэг. Яагаад гэвэл элэг өөр халуун чанартай одоо юу гэдэг нь дунд бие доршдог халуун чанартай юм хэрэгтэй учраас элгийг одоо гэмтэх юм үйлдэл үзүүлдэг. Өндөг болохоор далайн байцаатай хавсруулж хэрэглэх юм бол ерөнхийдөө цусан дах холестерины хэмжээг бууруулна гэсэн юм судалгаа байдаг байна. За өндгийг мөн шар буурцагтай амтар хавсарч хэрэглэх юм бол холестерины хэмжээг бас бууруулна гэж байна. За мөн дөпүүтэй хэрэглэх юм бол кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх юм үр дүн үзүүлдэг байх нэ. Гахаан махыг сарамстай хэрэглэх юм бол цусны эргэлтийг сайжруулад ядаргааг тайлж биеийн тамирын тэнхээг дэмжих үйлдэл үзүүлдэг гэж байна. Ер нь бол сүү загас хоёрыг хамтарч хэрэглэх одоо цуг хэрэглэхийг бас хориглодог. Энэ нь яах вэ гэхээр арьсан дээр тууралд гарах харшил өгөх гэх мэтлэнгийн юм одоо бас өвчний үндэс болж өгдөг. Сүг ялангуяа эсгэлэн жимс буюу нөгөө цитрусийн жимстэй ойлгохыг бас хориглодог юм байгаа. Энэ нь болохоор ходоодонд байгаа сүг цитрус маань шууд зарцаагаад тэгээд шингэхэд хүнд болж бас хордлого үүсэх юм магадлал байдаг. Нэг 2-оос дээш төрлийн хоолыг хоорондоо нь хольж хэрэглэхийг л ерөнхийдөө одоо үл нийцэл үүсэх магадлал өндөр байдаг байхгүй. Одоо тэгээд сүүлийн үед харшилтай хүмүүс маш их болж байна. Харшлын одоо өдөөгч хүчин зүйлүүд маш их болж байна. Энэ маань яад босод хүчин зүйлээс хамгаалж байгаа шүү дээ. Нөгөө агарын бохирдол, хүний биеийн даргалаа, бодисын солилцооны эрчим ингээд одоо тэр үл нийцэлтэй хоолдод хэрэглэснээс ч байж магадгүй шүү. Бид нар мэдэх арга байхгүй юм чинь. Тэгэхээр ер нь бол нэг юм 2-3-аас дээш төрлийн хоолыг нэг дор ингэж хэрэглэхийг бас одоо зохистой хэрэглэхээрэй л гэж хэлэх хэрэг.